Сайн байцгаана уу, энэ 7 хоногийн үзмээгийн том эхэлж байна. Словак улсын Air Car компани нисдэг машины анхны туршилтаа хийжээ. Нисдэг машин анхны туршилтынхаа үеэр 450 м-ийн хүндэрт хүрсэн байна. Туршилт хийгдсэн загвар машин 1100 кг хэмжээтэй бөгөөд ердөө 3 минутын дотор нисэх хонгод загварт хувирч чаддаг гэжээ. Circle K дэлгүүрийн хогийн савнаас олдсон нэрийг их хүүхдийн эрүүл мэндийн төвд эмчилүүлж ясан боловч өнгөрөгч 5 гаруй шөнө амьсгал хураажээ. Хүүхдийн эцэг эхийг олж тогтоосон бөгөөд түүний ээжид эрүүгийн хуулийн дагуу хүнийг алах гэсэн гэх зүйлэн үсгэн 8-аас 15 жил хүртэлх хугацаагаар хорих ялгааноож магадгүй болоод байна. Өнгөрсөн 10 дугаар сарын 1-нд Circle K сүлжээ дэлгүүрийн хогийн савнд дөнгөж төрсөн нэрэ хаягдсныг тус дэлгүүрийн ажилтнууд олж цагдаад мэдэгдэж нэрийг хэмлэгт хүргэсэн. За ингээд цагдаагийн байгууллагын их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа нэрийн ээж аавыг нь олж тогтоосон. За гэтэл саяхан хэвлэлээр нэрэн эцэг их гэрлэлтэд батлуулж аав нь сахиж байна гэх мэдээлэл гарч байсан ч өнөөдөр нэрэн нас барсан гэсэн харамсалтай мэдээ гарлаа. Амьдстэйг багт нь ийм үйлдэл гаргасан гэдэг дээр нь одоо прокуророос энэ 11-ээр нэрүүгээр хүсэж энэ этгээдэг бол ашаар татсан байна. Аав нь хамт хариуцлага татагдах уу? Гэхдээ энэ хэрэг явдал яг хөө энэ одоо шалгалтын явцад тухайн одоо яллагдагч энэ хэргийг үйлдэхэд нөлөөлөх хүчин зүйл байсан хэсэг талаар нь мөрдөн шалгах ажиллагаа явагдах баг. Би хэргийг шалгаж байгаа мөрдөгч биш учраас хэргийн бодит байдлын талаар мэдээлэх боломжгүй. Гэхдээ энэ бол одоо уг үйлдэлийг хийсэн хүн бол нэг хүн байгаа. Тэрэн дээр нэрүүгээр үүссэн байгаа. Шинэ K-pop баятлаг хэд царайлаг эр хүний шин чанаргүй байна хэмээн MSSM Stories-наар K-pop урсгалыг төлхөө сонсдог Зэ Generation болон Millennial үеийнхний хооронд цахим орчин ширүүн маргаа ордож байна. My hometown. Hawaii. Yeah. I want to go. 너가 제일 많이 틀렸어 진짜. 네, 죄송합니다. 네. 저희 수빈 본인 걱정이 아니라 제 걱정이었군요. 연습을 하는데 10번을 한 10번 중에 8할 9할이 휴닝이 실수가 나왔다면 Wait a minute. 선생님께서 잠시만요 그만 좀 틀리세요 이러면 누가 틀렸는데요 이러면 쓱 시선이 다 같이 한눈에 끌려. We're the winner. 휴닝. 그래도 이겨. 그래도 이겨. Good. 야, 진짜 얘들아. But it's dangerous. 불쌍해 갖고 이렇게 밀고. Good job. Okay. bro. Yeah. Oh my god. Улсын онцгой комиссийн 11 сарын 4-ний хуралдаанаар COVID-19-ийн 2 дахь давлага эхэлсэнтэй холбогдуулан шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг эцэслэн гаргажээ. Харин сонгуулийн үеэр коронавиг гэх ямар ч хориг байхгүй хэдэн зуун хүнийг асуудалгүй цуглуулж яснаа гагцгүй шинэ жил болох төгөхөөр вирус дахин гарсан хэсэг нь гайхмаар. Манай улсын хувьд коронавирусны цар тахлаас урьдчилан сэргийлэх эрсдлээс хамгаалах үүднээс энэ жилийн хувьд шинэ жилийн баярыг нийтээрээ тэмдэглэхгүй байх нь зөв гэж засгийн газар үзсэн байна. За үйлчлэгээний салбар ялангуяа манай ресторан жаштуудлын салбарт бол энэ хүн дээр тусч байна. Гэхдээ нийт 3.2 сая иргэдийн эрх ашигыг бол нэгдүгээр тавьж үзэх ёстой гэж бодож байгаа. Мэдээж энэ үеэр одоо манай ард иргэд гэр бүлийн хүрээнд шинжилгээ тэмдэглэх энэ одоо юу бол нээлттэй. Зөвхөн одоо байгууллагууд нэгдсэн ялангуяа төрийн байгууллагууд нэгдсэн зохион байгуулалтаа шинэ жил хийдэг тийм ээ. За шинэ жилийн нэгдсэн арга хэмжээнүүд хийдэг. Энэ арга хэмжээнүүдийг бол бид нар хориглохоос аргагүй байдалд байна. Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан цаашид олон нийтийг хамарсан аливаа баяр арга хэмжээг аль болох тэмдэглэхгүй байх хязгаарлах чиглэлийг засгийн газар баримталж байна гэдгийг шадар сайд тайлбарлаж байна. Өвлийн улирал эхэлж автозамын барилгын ажил гүйцэтгэх технологийн хугацаа дуусгаар болж байгаатай холбогдуулан Улаанбаатар дархан жилийн автозамын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний өчигдрөөс эхлэн 2021 оны автозамын барилгын ажил хүртэлх хугацаагаар нийллээ.
За үзэгчдээ та бүхэндээ мэдээллийг зариг за дархны замаас шууд дамжуулан үзүүлж байна. За тэгэхээр та бүхэн харж байгаа улаан шороо эргэлзсэн замын нөхцөл байдал бол ямархуу байгааг бол мэдэж байгаа. Тэгэхээр бид яг өнөөдөр та бүхэндээ дархны замын гүйцэтгэл за хизээ ашиглалтанд орох одоо хэдэн үеийн гүйцэтгэлтэй явж байгааг та бүхэндээ газар дээрээс нөхцөл байдлыг шууд дамжуулан үзүүлэх болно. Тэгэхээр салбарын сайд нь бол за энэ хүү дархны замын үйл явцтай бол танилцж байгаа юм байна. Уучлаарай сайдаа юм асууя. Тэгэхээр яг одоо дархны зам яг хичнээн хувийн гүйцэтгэлтэй явж байгаа вэ? Дархны замын гүйцэтгэл түрүүн бид нар харуулсан тийм яг энэ нэгдүгээр хэсгээр бол 68% гүйцэтгэлж. Одоо эднийх Эсто компанийн 17 км зам тийм 17-гийн нийт ажлын гүйцэтгэл 68%-тэй. Эдгээр бол одоо багцаагаар 14 хоногийн дараа бол та нар дуусчихна. Тэгээ хоошоогоо нэгдүгээр багцын 2 дахь хэсэг буюу Болор бол замын хэсэг рүү 6% дэвсэх асфальтын ажил руу орно. Тий. Одоо ер нь урьдчилсан байдлаар хизээ нэгдэх. Бид нар бол ер нь ингэжсэн шүү дээ. Анх бол 11 сарын 1-нд хөдөлгөөн нээчих юм а гэж. Тий. Тэгээд сүүлийн хэд оногч бороо орлоо. 9 сар гарсан ч гэсэн бороо ороод болохгүй байна. Бороо орно гэдэг бол одоо бид нар түнцэндээ 1 өдөр бороо ороход 2 өдрийн ажил алдчих. Ягаад тэгэхээр энэ ноотон байх юм бол дэвсэж болохгүй. Заавал хатаана. Тэгээд дархны хэсгээр бол өчтөр шин бороо орлоо. Нийтдээ бид нар 6 сараас хойш одоо өнөөдөр хүртэл тооцоод 35 хоног бороо орсон. Тэгээд тэр чинь бараг 60 хоногийн ажил алдчихж байгаа байхгүй. Улсын хурлын гишүүдээс Атар талхны ширхгийн үнийг асуужээ. Зарим гишүүд хариулахаас зайлсхийн, зарим нь бүр 2000 гаруй төгрөг хэмээн харуулсан байна. Хэрэгэлдэг өгшөнө. Хэрэгэлдэг. Хэд гэдэг юм бэ? 1000 хэдэн зүйлүүдээ. Би ихтэй дэлгүүр орох баг ордог шүү дээ. 800 төгрөг байна уу? Хаяа хийн шүү. Гэхдээ бол сүүлийн үед бол хийхгүй байгаа. Үнэхээр одоо би бол одоо голцоо юу худалдаа авдаг гэхэлэр хүүхдүүдтэй марвчин тий чихэр шоколад одоо амттан дуртай. Тэр худалдаанууд Энэ талхыг бол танах хэрэгэлдэг үү? хэрэглэн шүү дээ. Юу гэсэн үг хэрэглэн шүү дээ. Баярлалаа. Танах ийм талх хэрэгэлдэг үү? Хэрэгэлгүй яах юм? Хэд гэдэг? 1300 400 тал байгаа шүү дээ. За, өөр асуух юм байна уу? За. Сайн байна та. Танах ийм талх хэрэгэлдэг үү сайдаа? Манайх гурилын бүтээгт иддэг. Энэ талх хэд гэдэг юм бэ? Чухлан шинэ сайн байна уу? Танах ийм талх хэрэгэлдэг үү? Атар талхаа. Бор талх хэрэгэлдэг. Хэд гэдгээ? Би бор талх хэрэгэлдэг. Энэ талхны үнийг мэдгүй. 1200. Гүшин танах энэ талх хэрэгэлдэг үү? Энэ талх хэрэгэлдэг үү? Хэрэглэхгүй явах үү? Хэд гэдэг юм бэ? Наад чи одоо тэгээд 2000 гаралтаа утсан шүү дээ. 2000 гараа. Энэ талх хэрэгэлдэг үү? Хэрэгэлдэг. Хэд гэдэг вэ? 1300. Энэ талх хэрэгэлдэг үү? Хэрэгэлдэг. Яг өөрийнх нь 1500 байна дөө. 1500 юм уу? Тий. Хамгийн сүүл та хизээ талх худалдаж авсан. Би дандаа талх худалдаж авдаг шүү дээ. Тий. Дэлгүүр би өөрөө үйлчилдэг байхгүй. Дэлгүүр хоолоо өөрөө би зөөдөг шүү дээ. Тэр их хоол. Танах ийм талх хэрэгэлдэг үү? Би одоогоос нэг хуралдаад. Энэ талхны үн хэд юм бэ? Одоохон эргэж ирэх тариулъя. Сайн байна та. Танах ийм талх хэрэгэлдэг үү? Хэрэглэхгүй яах вэ? Хэд вэ? Үнэн нь? 1250 янз бүр л байгаа гэдэг чинь. 1250 орчим байгаа юу те? За. Киви амтлагийн дуучин Улаанбаяр бүрөө бидний мэддэг Хука өнөөдөр Алтан гац зодонгоор ингэрэн билаачээ. За. Ока чока ирман дурсгалын зураг зааш. Болж байна. За, гоё байна. Нэг үнсч чока. За, надтай хамтдаа байсан бүх хүмүүстээ баярлалаа. Ингээд лайв дуусгая одоо. Эх 7 хоногоос эхлэн цаг агаар харьцангуйдлан өдрийн дундаж температур нэмэх 6 градус болох нэ. Цаг агаар бид өргөсөн нагаа. Баярлалаа. Энэ 7 хоногийн үзмээгийн таймыг хөндөрлөж байна. За нэг онгоо ярьж өгөө. Хос хоёрч ажилласан бүх алхаа явж илаа. Гэсэн нэг нь машинд ирчдгээ. Тэ аваа явцсан.
Тэгээ хараа аваа явцсан нэг юм. Хоёр шоу байдаг байхгүй юу? Хоёулаа нисээ явж ирсэн чинь нэг нь баруун тишээ, нэг нь зүүн тишээ нисдэг. Та бүхэн инээгээрээ. За.